За сайхан юм нөхөр. За сайхан дусч гинөө. Сайхан дусч гинөө. Сайхан наад чи. За уяан дээр нь нэрлээ ямар гоё. Жил болгол ирдэг те. Морой уяал. За. Сая хязгаалan мордоод ирлээ. Одоо шүтэнгээ мордуулна. За амжилт ариун байгаа үстэй. Морд хурдан байгаа үстэй. Хурдан сайхан байна багш. За багш ажил тавлаг. Тавлаг. Зуншдаг сайхан. Сайхан. Наадам сайхан. Сайхан байна. За тэгээд энэ уяан дээр ирээд их сайхан хиймэр сэргэж байна. Эхнээд ч юм боллоо шүү дээ. Харин тэгээд манай төгсөгч хүүхдээр ингээд ирэх. Тэгээд бас энэ уламжлаа. Одоо хурдан морой уяад ингээд байж ийн гэж бахархал юм да бид нэрээ. 3 нас аа. Одоо шүдлэн мордно. Нэг соёлон байгаа. Тэгээд сонгомол баг. Тэгээд соёлон маань нөгөө даагандаа усад төрүүлдэг. Тэр соёлон. Тэрийгээ даагандаа төрүүлдэг. Тэрийгээ бас хараад байгаа тэгээд. За би чинь чамаг чинь тийм маш сэргэлэн цоо цойлгон. Тэгээд хэл сурлага сайтай л хүү байсан. Тэгээд их хол явна, гадаад явна, инээ тэрэ хэлгээд ийм уяач маяач болно гэж өстой зүүдлээгүй шүү. Яг чи энэ тэнд Америкт сураад ингээд явах ингээд хар урд сурсан тий. Тэр мөрөөр чи төсөөлөд байсан. Тэгсэн чи ингээд сайхан одоо Монгол үндэснийхээ энэ уяач одоо морой уяад оролдуулаад тэгээд энэ адуутай байгаад ингээд явж байгааг нь харах. Би ч нөгөө Харвардын нэг жилийн дипломтой сургалтанд сурсан. Тэгээ одоо нөгөө Хятадын Цинхуад мастер хийж байгаа ажлынхаа ажил. Тэгээ багшийн хувьд ч гэсэн бас нэг сайхан жил болоод өнгөрлөө. Тэгээ боловсролыг дэмжих жил болгоод энэ дээр бас хөрөнгө оруулалт нь бас тодорхой хэмжээгээр нэмэгдээд тэрийгэ хийгээд одоо яг үндсэн суур юмар хийх хэрэгтэй. Бодлогын юм л хийх хэрэгтэй байна гэдэг. Сая одоо яам интерес бас асуулга асуугаад хэлцүүлэг хийгээд нээлттэй хэлцүүлэг энэ төр хийгээл одоо ирэх жилээс ер нь жоохон боловсролын нөгөө багц хуйлууд, ерөнхий хуйлууд дээр өөрчлөлтүүд оруулъя. Боловсролыг дэмжих лобби групп байгуулсан. Харин тийм багш одоо ингээд Монголынхаа бүх аймагт Шинэ Монгол сургуулийн салбарыг байгуулах хэрэгтэй. Бид нар дэмжин шүүгээд анхныхын Шинэ Монгол 3 гэдгийг ингээд байгуулад явж байгаад их талархаж байгаа. Одоо тэг бусад төгсөгчид бас орж ирэх баг. Одоо нийгэмдээ бас үр дүнгээ өхүйц зүйлийг хийхийг яриад байгаа. Тэгээд нэг сургууль барьж болдгийг харуулсан юм чинь тэгээ одоо тань нар бас одоо айгүй олон хүмүүс бие барья л да, барилцъя л да, хамтрия л да тэр аймагт гээд ярьж эхэлж байгаа байлгүй дээ. Ер нь тийм шинж байна шүү тий. Болдгийг нэг харуулж гар чинь манайхан чинь тэгээ болох юм байна гэ. Заавал ч бид бүгдийг нойрхалбгүй те та бүгдийг нойрхалбгүй те эн чинь гол нь тэр хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал юм чинь. Сургуулийнхаа дурсамжаас ярил ер нь юу байна? Ер нь Шинэ Монголоос юу сурчаа тийм Шинэ Монголыг байгуулъя гэж бодоод байна. Юу өгсөн байж юм ер нь. Одоо тэгэл хүн байхыг л өгсөн юм болоо дагч те. Боловсролыг чи цаад яг суур мөн чанар нь иргэн болгоно ингээ бие даагаад өөрөө амьдралыг өөрөө аваад явчихдаг. Тэр чадар зурхийг л боловсрал гэдэг байгаа. Тэгээ Шинэ Монгол 3 бол үнэхээр бусдад нэг импакт нөлөөл маш сайн нөлөөлөл үзүүлж байгаа. Кембрижийн хөтөлбөр улсын сургууль гэдэг шиг одоо Шинэ Монголын хөтөлбөр галаа гişийн хөтөлбөртэй улсын сургууль тийм баруун бүст нэг, зүүн бүст нэг, урд бүст, хойд бүст нэг тэгээд 5-4-т нэг чинь тэгэл нөлөөлөл үзүүлнэ шүү дээ. Тэгээд болох юм байна гэдгийг. Тэг бид нар яг өөрөө монголчууд, монгол багш нар, монгол сургууль хүмүүжүүлэгч нар энэ хүмүүс монгол ухаанаараа ингэж босч ирсэн. Түүнээс бид нар гадны юм бас их хэд туулууд бид нар тэр үндэснийхээ ямыг алдна. Ялангуяа энэ монгол хэлний дархлаа гэдгийг маш сайн тавьж өгөх хэрэгтэй. Одоо хүүхдүүд ерөөсөө эцэгтэй гэж монгол хэлээр ярихгүй хүүхдүүд зөндөө болчихсон тий. Одоо түрүүчээсээ манай зарим найзын хүүхдүүд тэр хобби дээр сургууль сурдаг гэдэг нөгөө баг багт нь мундаг англиар хийж ингээ баярлааддаг байсан. Одоо зовлон болчлоо. Харилцаанд орохгүй байна, эцэг эхтэйгээ ойлголцохгүй байна гэдэг ингээ. Төрлөх хэл буюу энэ өгүүлбэр, энэ яриад байгаа юмнуудыг монгол хэлээр ойлгоно гэдэг. Тэр нэг монгол ухаан болоо яваад байдаг. За тэгвэл сайхан байна. За сайхан боллоо.